Бидний амьдарч буй орчлон ертөнц бол виртуал буюу компьютерийн симуляцм гэдэг таамаглал төдий боловч тун сонирхолтой онлын талаар өгүүлье. Энэ онлын их тэртээ манай эртний өмнөх 300-аад оны үеэс эхэлсэн гэж болно. Эртний Афины гүн ухаанч Платон бидний харж буй зүйлс бодит биш ч байж болох юм гэж хэлсэн байдаг. Үүгээр эхэлсэн виртуал орчлонгийн онол 20-р зуунд хүн төрөлхтөн компьютертай зоолгосноор улам эрчийг авч эхэлсэн юм. Мөн энэ онолыг алдаршуулахад нөлөөлсөн бүтээлүүд болох Домогт Matrix трилог, Inception, Харанхуй хот зэрэг уран зөгнөлт дэлгэцийн бүтээлүүдийг дурдахгүй өнгөрч болохгүй. Энэ онолын гол төлөөлөгч бол Шведийн философч Оксфордын их сургуулийн профессор Ник Бостром бөгөөд 2001 онд энэ талаар нийтлэл бичиж нэлээдгүй шуугиан тарьсан байна. Мөн SpaceX компани үүсгэн байгуулагч Elon Musk энэ онолыг дэмжигчдийн нэг юм. Орчин үеийн хүчирхэг компьютерууд асар их хэмжээний өгөгдлийг боловсруулах чадвартай байдаг. Өгөгдөл боловсруулах зарим нэг үр дүнтэй аргын нэг бол загварчлалын арга юм. Загварчлалын аргаар симуляц үүсгэх нь олон төрлийн ховсгчдыг нэгтгэн хэмэл оюун ухааны тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, хойшид гарах үр дүнг тооцоолох зэрэгт ашигладаг байна. Зарим симуляцууд тоглоомын зориултаа байдаг бөгөөд бидний сайн мэдэх GTA цувралууд, Sims зэрэг тоглоомууд юм. Бодит амьдралд мөн өвчний тархалтыг симуляцийн тусламжтайгаар тооцоолдог байна. Компьютер болон хэмэл оюун ухааны хөгжил сараар биш, өдрөөр яригдж байна. Харвардын суперкомпьютер Odyssey гэхэд 14 тэрбум жилийг ердөө хэдхэн сарын дотор загварчилж чадаж байна. Мөн одоо хөгжүүлэлт хийгдэж буй квант компьютер түүнээс хэдэн сая дахин хурдан ажиллах үед бид ирээд байна. Гэвч өөр нэгэн соёл иргэншил магадгүй хэдэн сая жил хөгжсөн байх боломжтой гэд бодоод үзтээ. Гэтэл бидний хэдхэн мянганы хөгжил тэдний дэргэд няраа хөгжил санагдах болно. Тэгэхээр тэр өндөр хөгжсөн соёл иргэншилд бидний ертөнцийг загварчилж чадах компьютер байхгүй гэх газаргүй юм. Үүнээс үзэхэд ямар ч төгс компьютер байлаа гэсэн алдаа доголдол гаргах боломжтой. Магадгүй бид өдөр тутамдаа ийм алдаатай учирдаг байхыг үгүйсэхгүй юм. Бидний тайлбарлаж чадахгүй зүйлс өчнөн болдог шүү дээ. Жишээ нь дежавю буюу танд өмнө энэ зүйл болж байсан мэт санагдах мэдрэмж. Учир битүүлэг явдлууд, тайлагдшгүй нууцуд, хий хоосон зүйлс харагдах, хүмүүс ор сургаггүй алга болох гэх мэт энэ бүх хариулт үгүй явдлууд энэ онлоор бол зүгээр л системийн алдаа байж болох юм. Интернетэд энэ бүхнийг үзүүлсэн маш олон бичлэгүүд байдаг. Магадгүй тэдгээрийн 99% нь хуурамч бичлэг байж болох ч өнөмшил төрүүлэх үйс цөөхөн хідэн бичлэг мөн таардаг байна. Яг ийм бичлэгүүдийг бид хариулт үгүй дүрс бичлэг цувралаараа хүргэх болно. Одоо та бүхэнд сонирхолтой хэдэн бичлэг үзүүлье. Эхний бичлэгийг тэрээр замын төгжрөл зогсож буй хүн бичсэн байна. Та анзаарсан уу? Тэрээр жолоочийн хөдөлгөөн, машины толлины хөдөлгөөнтэй зохицохгүй байна. Жолооч толгоогоо хөдлөхөд толлиндох дүрс хөдөлгөөнгүй үлдэж байна. Энэ яг юу вэ? Эсвэл сайн эвлүүлэг үү? Хоёр дахь бичлэг дээрх явдал Хорватад болсон бөгөөд хэсэг хугацаанд сошиал сүлжээнд нэлээд төгсөн бичлэг юм. Ийм хүчтэй мөндөртэй шуурга яаж ингэж зөвхөн тодорхой хэсэгт орж болох вэ? Бичлэг дээр наад талд нь зогсож байгаа залуугийн хувцас хуурай байгааг харж болж байна. Та юу гэж бодож байна? Энэ хэвийн үзэгдэл үү? Хэн нэгэн ийм зүйлтэй учирч байв уу? Тийм бол сэтгэл хэсэгт үлдээгээрэй. Дараагийн бичлэг хэдэн жилийн өмнө Америкт бичигдсэн бөгөөд тухайн үедээ олон нийтийн дунд мөн л халуун сэдэв болж
маргаан дагуулж байсан юм. Бичлэгт энгийн нэг муу усны таг өөрөө хөдөлж, эргэлдэж буг харж болно. Энэ юунаас болж ингэж хөдөлж болох вэ? Магадгүй дотор нь шугам хоолой задарсан юм болов уу? Гэвч эдгээр таг нь төмрөөр хийгдсэн байдаг бөгөөд дор хаяж 50 орчим килограмм байдаг байна. Мөн өнгөрч буй машинууд тагийг анзааран тойрж явж байгаа нь энэ бичлэгийг эвлүүлэг байх магадлалыг бууруулж байна. Та энэ талаар өөрийн таамгийг дэвшүүлээрэй. Энэ бичлэг дээрх үйл явдал Сальвадорт болсон бөгөөд бичлэг хийсэн хүний хэлснээр бороо зөвхөн хэдхэн метр газрыг хамран орсон гэсэн юм. Бичлэг хийсэн хүн бодит байдлыг сайн үзүүлэхийн тулд хэдэн талаас нь бичсэн байна. Тэрээр гараа гарахт нь ороход ганцхан метрийн зайд дахин гараа гарахт нь орохгүй байна. Ya se está calmando. Ийм явдал өмнө нь Италид бас болсон байдаг. Тэгэхээр энэ үзэгдэл тийм ч ховор биш болол та. Энэ бичлэгт хурдтай газардаж буй онгоц амрагч хүмүүстэй тун ойрхон өнгөрч байгааг харж болно. Гэхдээ зөвхөн үүнээс гадна юуны улмаас энэ бичлэг манай бичлэгт орох болсон бай. Та бүхэн анзаарсан уу? Бичлэг хийж буй залуугийн утсыг тогтоож буй селфи сава байхгүй байна. Гэвч сүүдэрт нь эсэргээрээ сава харагдаж байна. Энэ бичлэгийг яаж тайлбарлаж болох вэ? Дараагийн бичлэгт юу биш байгааг хараарай. Халтарч буй хүн унахтаа эхлээд зүүн хөлөө өндөрт саван хойшоо савж унаж байна. Гэвч тэр газар унсан байгаа хэсэг дээр баруун хөлөө өргөж унсан мэт харагдаж байна.
Дараагийн бичлэг. Энэ бичлэгт болж буй зүйлийг логикоор хэрхэн тайлбарлаж болох вэ? Эдгээр бичлэгүүдийн талаар болон симуляц ертөнцийн онлын талаар сэтгэлээ үлдээгээрэй. Магадгүй эдгээр бичлэгийн зарим нь энэ онлыг баталж байхыг үүсэхгүй юм. Та бүхэн илүү их учир битүүлэг хариулт өгөө зүйлсийн талаар мэдмээр байвал subscribe дарж бидэнтэй нэгдээрэй. Удахгүй өшөө олон учир битүүлэг хэрэгүүдээр уулзцгаая.